Тэгэхээр өнөөдөр эзний хайртай ивэлтээр маш онцгой өдөр бас надтай эзний үгний сонсоод байгаа баяртай байна. Эзний үгийн төлөө хамтдаа залбирцгаая. Тэний бидний эзэн бурхан та бол бүх дэлхийн хаан, бүх дэлхийн аврагч. Бид нарын дэлхий дээр таны хайр ивэлээр аврагдаж, таны хайр ивэл дотор хангагдсан, өрөөгдөн, сахигдсан, өрөөгдөн хүмүүс. Өнөөдөр бид нар талархал магтаалтайгаар аав таны өмнө чин зүрслээс сүнсээр үнэнээр хүндэтгэл мөргөл өргөө таныг алдаршуулж байхад эзэн таны зүрсгэл бидний дээр баярлан хөөрж таны өмнө зөвлөсөн өөрийн сул дорой үр хүүхдүүд бид нарыг та өөрийн ивэл дотор таалан сойрхож сүнслэг ивэл амрал бүхий зүйлсүүдээр эзэн та хангаж бид нарын ядарсан бие зүрсгэлээр сэргээж эзний үгэн дотор биднийг цэвэрлэн угааж та биднийг сэргээн босгож өгж байгаа надад талархаж байна. Эзэн онцгой ариун өнөөдөр бидний бүх хүмүүсийн зүрсгэл сүр жавхлантай яруу алдартай цор ганц үнэн бурхан таны өмнө эмээлттэйгээр даруй зүрсгэлтэйгээр гэмшилтэйгээр эзэн минь нээлттэй байхад тусалж өгөөрэй. Ариун сүнс эзэн газар энэ газар та ноёрхож өөрийн онцгойгоо бидний зүрсгэл дотор ажиллаад хийж эзэн таны амийн тэр бурханлаг хүч чадалтай амарч тэр үг болгоныг бидний сэтгэл та буулгаж өгөөж байгаа юм. Эзэн таньдаа энэ цагийг даатхан бидний хайрлан авч бидний төлөө өөрийн гайхамшигтай ариун сүнсийг илгээж өгсөн Иесус Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За өнөөдөр бид нар чуулганы хайр дотор бидний баяртай өдрүүдийн нэг бидний төлөө эзэн бурхан илгээж өгсөн ариун сүнсний ирсэн өдөр аа. Ариун сүнс ирсэн өдрөө. Өнгөрсөн 7 хоног бид ярьсан тийм Крисмасийн баяр байсан. Эзний дахин амьдсан баяр байсан. Бас нэг гайхамшигтай өдрийн үед эзний ариун сүнс хүмүүсийн дээр эзний анх түнээр зөвхөн буусан тэр ерөнхий өдрөө өнөөдөр юм аа. Тийм учраас эзэн өнөөдөр бид нар шинэ гэрээ номны Эфес 5-р бүлгийн 18-аас 20-р ишлэлээр дамжуулан ариун сүнсээр дүүрээ гэсэн сэдвээр эзний үгийг та бүхэндээ хуваалцах гэж байна. За өнөөдөр та бүхэн одоо яг таны зүрсгэл таны оюун бодол юугаар дүүрсэн байна вэ? Та ажиглахаа үнийг нэг сайхан сэргийгээд хамгийн сайхан царайгаараа нэг хараад мэдчихгүй. Нэгдэлтэй та юу гэж хэлэх вэ? Та юугаар дүүрсэн байна вэ? Зарим хүн юугаар дүүрсэн нийс хог байгаа тийм үү? Харин зарим хүн юугаар дүүрсэн нууж иж магадгүй. Зарим хүн юугаар дүүрсэн нийс хог харагдаж магадгүй. Та юугаар дүүрсэн бэ? Тэр үнэндээ бидний зүрсгэл бидний оюун санаа яг юугаар бэлхэж дүүрсэн байна вэ? Тэр зүйлээрээ яадаг вэ? Өдөртүүлж тийм ээ? Тэр зүйлээр бид нар чиглүүлэгдэж амьдардаг гэж хэлэхэд бараг буруу байна. Таны оюун бодол, таны зүрсгэл юугаар дүүрэн байна? Тэр зүйл таныг яах вэ? Захирч, чиглүүлж, тэр зүйлс та бүлэгдэж, та өдөртүүлсэн амьдардаг. Тэр хүмүүс янз бүрийн зүйлээр өөрийгөө дүүргэсэн байж. Түгээр тэр амьдрал яах вэ? Чиглүүлэгдэж өдөртүүлсэн гэсэн. Тэр дүүрсэн, намайг дүүргэсэн тэр зүйл сайн зүйл байж болно. Сайн зүйлээр өөрийгөө дүүргэсэн байж болно. Тэгээд дээлтэй харамсалтай зүйл нь юу гэхээр бид нар болцсон өөрсдийгөө юугаар дүүргэсэн байх вэ? Муу зүйлсээр. Надад тийм сайн биш зүйлсээр би өөрийгөө дүүргэсэн байх нь олонтой гэдгийг бид хармаа. За. Тэр өнөөдөр бид нарт өгсөн Бурхны ариун үгэнд Илч Паул Эфес цуглаахад хандаж ямар тушаал өгсөн бэ гэхээр бүгдээрээ хамтдаа хэлье. Харин ариун сүнсээр дүүрээ. За та сая хажуудаа байсан хүнийг харсан тийм ээ. Энэ хүн юугаар дүүрсэн та мэдэхгүй. Тэр хүн өөрөө мэдчихэж байгаа. Зарим бүр мэдэхгүй байгаа юм. Тэгвэл одоо та энэ хүн хажуудлахаа хүн сайхан нэгтэй биш ариун сүнсээр дүүрээрээ гэж хэлдэг. Ариун сүнсээр дүүрээрээ. Ариун сүнсээр дүүрээрээ. За Петрийн хүн хамгийн сайхан ерөөлөг мэдээж өссөн. Та ариун сүнсээр дүүрээрээ гэхээр ингээд суугаад байж болохгүй тийм яах вэ? Амен. Ариун сүнс гэхэлэр чи хамгийн гайхамшигтай зүйл ярьсан. Хамгийн ариун Бурхны сүнсээр та дүүрээрээ. Амен. За яагаад Паул энэ Эфес цуглааныхаа тагаар ариун сүнсээр дүүрээ гэж тушаасан бэ гэхээр учир шалтгаан байна. Паулийн үйлчилжсэн тэр 1-р зууны үеийн анхны чуулганууд дотор тэр
нийгэм дотор давмгаалж байсан муу зуршил буюу дарсан согтуух зүйл маш илбэг байсан. Өнөөдөр бидний Монгол нийгэм бас нэгэн сэтгэл зовоодог асуудалтай зүйл юу вэ? Хүмүүс тийм ээ архинд их автсан, согтуух явдаг тийм ээ маш газар авсан байна. Архив гэдэг зүйл бидний нийгмийн нэгэн хүн хэцүү асуудал болоод байна. Яагаад гэвэл хүмүүс хэтэрхий архинд өөрсдийгөө тийм ээ захируулснаар бол тэр амьдрал юу ирсэн бэ? Самуурал буюу бүх сүрлийн эхлэл бий болтгоо. Тийм учраас Библиэлд яг үнэндээ дарсан бүс огтуураа гэж хэлсэн шалтгаан нь зөвхөн дарслын дэлхий дээр хамгийн муу учраас тийм та дарсан бүс огтуураа гэж хэлж байгаа биш. Дарс бол бүх зүйлийн бүх муу самуурлын эхлэл болдог учраас гэж хэлж байна. Зөвхөн дарснаас гадна өөр зүйлүүдээр гэсэн бид нар өөрийнхөө амьдралыг захируулж өөрийгөө дүүргэсэн үе тэр зүйлд би хүлэгдэж тэр зүйлээр би удирдуулсан үе гэсэн миний амьдрал самуурал буюу сүрэл ирхэн гэсэн боломжтой. Үүсгийн аргагүй тийм олон муу зүйлсүүд байна. Тэрний хамгийн нэг номерын зүйл нь юу вэ? Дарс буюу архи. Тэр нь бүх самуурлын, бүх сүрлийн эхлэл болтгоо, учир шалтгаан болтгоо. Тийм учраас та нар дарсан бүх цогтолж дарсан бүх автаараа харин ариун сүнсээр дүүрээ гэдэг тушаалыг өгч байна. Дарсан согцсон хүн дарснаас болж янз бүрийн бузар муугийн эхлэл дээр үүслийг ажилд автагдаж удирдуулсан бүх сүрэл рүү чиглүүлдэг тэр амьдрал самууралд автагддаг бол харин та ариун сүнсээр дүүрэх юм бол хамаг сайн сайхны юу вэ? Эхлэл таны амьдрал эхлэх болно гэдэг. Би түрүүн таарлажсэн та өөрийнхөө зүрхсэдээ өөрийнхөө оюун санаагаар өөрийнхөө амьдралыг таны энэ дотор чи юу дүүрэн байна вэ? Тэр зүйлээс бол таны амьдрал маш их шалтгаалж болно гэдэг. Харин Бурхан өнөөдөр Паул гэдэг энэ илчээр дамжуулан Эфес цуглааныханд хэлж анхааруулсантай адилхан Эфес цуглааныхын тэр нийгмийн бүр бүтэн автагдсан байсан тэр согтуурах тийм ээ тэр асуудал гэсэн тэр чуулган дотор юу вэ? Бас орж ирсэн байсан гэсэн. Тэгвэл өнөөдөр бид нар амьдарч байгаа Солонгосын нийгэм байна уу? Бидний амьдарч байгаа Монголын нийгэм дотор байгаа тэр арилтаас гадна бусад олон зүйлсүүд бидний зүйлсүүд дотор яг маш орж ирсэн байгаа. Биднийг дүүргэсэн байгаа. Биднэрт их нөлөөлөл өгсөн байгаа. Тэр зүйлсээр би өөрөө мэдсэн ч байсан, мэдээгүй ч байсан, хүссэн ч байсан, хүсээгүй ч байсан өөрийгөө яг өдөртүүлж байгаа. Өдөртүүлж байгаа. За би айхан согтуур авъя, би айхан автаавъя гэж хэлж байгаа гэсэн та өнөөдөр iPhone-оос, смартфоноос чөлөөтэй юу? Чөлөөтэй юу? Нүдээс солилцол бид нар харж байгаа тийм үү? 3 жилт хэрэгэлцэж байгаа, эргэлдүүлж байгаа тийм. Хатуугаар ярих юм бол ганцуур солиорсон юм шиг бид нар тэрэнд яасан бэ? Бид нар энэ онцлог чөлөөтэй ханддаг. Дуртай үедээ хаагаад тавьчих хэрэгтэй. Ирчүүдээ та нар амсгалаа. Бүх хийсэн мессежийг шалгах хэрэгтэй юу? Нэг юм ирсэн юм шиг харахгүй болохгүй, хариу өгөхгүй болохгүй тийм. Тэрнээс илүү яаралтай зүйл бидний амьдрал зөндөө байна. Тэр Паул элчийн үйлчлэжсэн тэр үед хүмүүсийн нийгэмд тийм хамгийн автагдсан зүйлээс зарсан тийм автсан байсан. Өнөөдөр бидний нийгэм иргэн тойрон бид нар юунд автсан байгаа вэ? Смартфон тийм үү? Юу? Интернет. Бид нар хэлэх юм бол зүгээр үү? Тоглоом. Тэгээд тоглоомнууд шопинг хийхдээ хамгийн таныг одоо удирдах ингээд араас чинь ингээд ремокон ингээд тэр ингээд юугаар удирдсан юм шиг таны хамгийн хөдөлдөг удирддаг зүйл юу вэ? Харац. Бид нар үнцгийг бодох юм бол маш олон зүйлээр бид нар яасан бэ? Өөрийгөө дүүргэсэн бөгөөд тэр зүйлээр бид нар хүлэгдсэн тэр зүйлсээ бидний амьдралыг удирдах байна. Тэгэхээр зөвхөн дарс бидний амьдрал самуурлыг авчирч бид нарыг сүрэл рүү чирдэх юм биш. Бид нар өнөөдөр юугаар дүүргэсэн тэр сайн гэж хийж болохгүй тэр бүхэл зүйлсүүд юу вэ? Бидний амьдралыг хүлж бидний амьдралыг чиглүүлж байна. Тийм учраас
Паул өнөөдөр дахин хэлэхдээ юу гэж явж байгаа вэ? Тийм учраас та нар тийм ээ дарсан бүс согтууд. Смартфон битгий согтуураа автаа. Битгий удирдуулаа. Тэрүүгээр өөрөө битгий дүүргээ. Харин ариун сүнсээр зүрээ. Ариун сүнсээр дүүрнэ гэдгийг юутай зүрж болох вэ? Юутай зүрж болох юм шиг вэ? Та нарын бүгдээрээ тэр хойноо зураг руу оруулж та нар ямар мэдрэмж төрөхөө? Тэр хойноо зураг руу бүгдээрээ оруулж та нар ямар мэдрэмж төрөхөө? Амар амгалан. Оо ямар гоё юм бэ те. Амар амгалан өөр юу? Тэгчээ. Цэнгэг агаа амралт. Амралт тийм ээ? Баяр хөөр. Хамаг сайн ихлэл юу вэ? Мэдрэгдэх болно. Ариун сүнсээр дүүрээ гэдэг бол бидний амьдралд хамгийн байртай үндсэн юу вэ? Амар амгалан. Баяр хөөр. Тийм ээ? Ирэх чөлөө. Айдасгүй. Тэр бүхэл зүйл сүнсний тэр бүхэл ирэх чөлөөг юу гэхээр ариун сүнс биднээс өгөх. Тэр учраас ариун сүнсээр дүүрээ гэж хэлж байна. Альва хүн ямар нэгэн зүйлээр хിവэр та дүүрсэн байлаа гэж бод. Дүүрсэн. Солонгосууд юу гэж ярьдаг гэлээ? Дүгүн ёлинда гэж ярьдсан. Өөрөөр хэлбэл энэ юу номдодог вүлээ? Таг номдодог вүлээ. Уур урчлаа гэдэг. Тэгээд бид нар яасан бэ? Уураар дүүрсэн байх гэсэн үг тийм. Уур нь дүүрээд ингээ хальт дээр дүгүн ёлин юм боо. Таг номдож байгаа байхгүй. Таг нь бүр ингэ хайлт бэлтлээ тийм баг бид явтлаа. Уураар дүүрсэн байна. Хүн ямар нэгээр дүүрсэн үедээ хатнаас юм авах уу? Нэг хатнаас ямар нэгэн зүйлийг авч авах. Орохгүй. Дүүрсэн. Тийм учраас надад дахиад би танаас асууж ин тавар хөсгөлийг өөрөө оюунснаг шалтгаалаа. Таны амьдрал, таны зүрхсэл юугаар дүүрсэн байв? Харин өнөөдөр эзэн биднээс юу гэж байгаа вэ? Одоо энэ тийм ээ хэрэггүй зүйлсийг хаяад бид нар юугаар дүүрэх хэрэгтэй вэ? Бурхны ариун сүнсээр дүүрэх хэрэгтэй. Тэр сайн зүйлээр өнөөдөр бүх хүмүүс дүүрхийн төлөө залбираа дүүрээсэй гэж би эзний нэрээр таахтанс хүсэж байна. Тэр нэгдүгээр бид нар юуг ингэж харах вэ гэхээр миний зүрхсэл миний амьдрал өнөөдөр юугаар дүүрсэн байна гэдгийг харах хэрэгтэй. Мэдэх хэрэгтэй. Өөртөө харуулах хэрэгтэй. За бид нар түрүү хэлсэн та дарсан юм уу скол тийм ээ согтуулж өөрийгөө дарсаар захируулаагүй гэж байна. Гэтэ энэ дэлхий дээр өөр ямар нэгэн зүйлсээр бид нар өөрийгөө дүүргэж түүгээр бид нар өөрсдөө удирдуул амьдарч байгаа нь ойлгомжтой. Дарсан согтуулах нь бүх самуурлын үүсэл болдог учраас дарсыг бид нар жишээ болгосон гэж төрүүлсэн тийм ээ. Тэгэхээр өөр зүйлсүүд дарснаас өөр ямар зүйл намайг дүүргэж байгаа вэ гэдгийг бид нар зүгээр жишээн дээр харах юм бол зарим хүмүүс юугаар дүүрсэн байдаг вэ? Айдсаар дүүрсэн байдаг. Айдсаар дүүрсэн байдаг. Одоо тийм ээ өвчнөө сайн, ирээдүгээ сайн тийм ээ. Янз бүрийн айдсаас дүүр. Эргэлзээ. Бүх юмд эргэлзээтэй. Есүс итгэхэд ч гэсэн эргэлзээтэй, пастор итгэхэд ч эргэлзээтэй, нөгөөдөө ч хүсэл яв. Эргэлзээтэй бүх юм ерөөсөө эргэлзээтэй. Энэ өөр хүүхд ер нь цаашаа юу болох вэ? Итгэл найдар гэж ерөөсөө байна. Дээрэс нь тийм эзэнд итгэл байх. Итгэлгүй байдлаар дүүрэн. Эргэлзээгээр дүүрэн. Айдсаар дүүрэн. Өшөө бид нар юугаар дүүрж болох вэ? Төрөл бүрийн муу зуршлуудаар бид нар өөрийгөө дүүргэсэн. Салж чадгүй бүр дүүрч хайлтсан гэсэн өөр юм ерөөсөө орох юм. Түрүү ярьсан смартфон гэж. Муу зуршлууд өөр гинт нүглүүд байж байна. Зарим хүмүүс атаархлаа дүүрэн байдаг. Ерөөсөө хүн хараад ерөөсөө ийшээ хараад атаархлаа, тийшээ хараад атаархлаа гэсэн. Хүний юм илүү харагдаад байнга одоо гидсний үлдэхүүн юм байна. Гидс чи өгдөөд яагаад юм гэсэн үг вэ? Дараа угаагүй хоол идсэн байна гэж бодох хэрэгтэй гэхлээр дараа нь яг атаархаад өгдөөд байна. Атаархлаа зөөр хүмүүс байдаг. Юу хүний нүдэнд илүү харагдав тийм. Зарим хүмүүс юу дүүрсэн байдаг. Хорслоор, онцлоор дүүрэн байдаг. Тэгвэл өөрийн таны дотор авах уу? Орж чаддаг. Зарим хүмүүс юугаар өөрийгөө дүүргэсэн бэ? Ардамлаар дүүрэн байдаг. Ерөөсөө тэр хүн бол ерөөсөө тэгэл энийг коллекшн болгоод дүүргэсэн хүмүүс гэсэн зөндөө байгаа тийм. Бүгдээр ингэ нээдэг. Төрөлжүүлсэн хүмүүс байгаа. Төрөлжүүлээд ингэ дүүргэсэн хүмүүс байгаа. Ерөөс дутааж болохгүй бүх юм өөртөө дүүргэсэн.
Сүүлийн үед хүмүүс бидний зүрхсээр юу аваад өөрсөн гэхээр мөнгөний хайраар өөрсөн ба. Энэ бүх зүйл юунд байдаг вэ гэхээр Библиэлд гардаг. Дэлхийн төгсгөлийн үед хүмүүс ийм болно гэж хэлсэн. Тэр дотор нэг зүйл нь юу вэ? Хүмүүсийн зэрэг зүйл ерөөсөө мөнгөний хайр мөнгө. Бүх юм мөнгө. Тэгээд тэрний нүдэнд юу авдаг? Мөнгөний тэмдэг л байна шүү дээ. Вон салгидал, доллар салгидал, төгрөг салгидал гэж. Бөө мөнгөний хайр зүрх биш үү? Мөнгөний хайртай зүрхтэй. Бүх төрлийн шунлууд байж байна. За одоо танд жоохон ялгал гарсан баг тийм. За би ер нь айн юугаар хөндрөхсөн. Төр төрлөөс нь аваад хийсэн юм уу? Эсвэл нэг юм аа дүүрсэн байна. Энэ зүйл миний амьдралд юу авч явах вэ гэдгийг би сайн тодорхой хэлсэн юм байна. Дарсанд авах юм бол юу хэлсэн бэ? Самуур л. Мөнгөний мөрөөдөл тийм мөрөөдсөөр дуурлана гэж тийм. Мөнгийг харьцах зүйлээс бид нар чөлөөтэй байх хэрэгтэй. Мөнгө бидний амьдралын хэрэгцээ гэсэн тэр зүйлээс бид нар чөлөөтэй байх. Энэ зүйлсүүдээр бид нар өөрийгөө дүүргэж, өөрийгөө удирдуулж амьдрах юм бол яг дарстай адилхан бид нар бүх төрлийн самуурал сүлд орхон ойлгомжтой учраас Бурхан биднэрт хайртай учраас Бурхан тань хинээс илүү хайртай учраас ахтунараа та нар жигээ сонс жигээ ингээд онгохч онгоолоор сонсоод байдаг. Бурхан тань хайртай учраас ариун сүнсээр дүүрээ гэж хэлж байна. Амен. Дүүрээч гэж буугаагүй дүүр гэж тушаасан. Өөр арга байхгүй. Бид нар үнэхээр бүрэн бүтэн амьдрьяаг бол би үнэхээр гайхамшигтай тийм бүрэн бүтэн хүн шиг амьдрьяаг бол Бурхан намайг үнэхээр хайрлаж байгаа учраас надад хамгийн сайныг санал болгодог. Тушаасан. Чи ариун сүнсээр дүүр. Өөр арга. Чи өнөөдөр бүрт энэ дэлхийн янз бүрийн юмар өөрийгөө дүүргэсэн. Одоо болохгүй. Яг энэ чинь бүх самуурал сүрлийн их үсэр юм. Харин одоо бид нар бүгдээрээ эцсийн үед Бурхан надад амласан тэр ариун сүнсээр яах хэрэгтэй? Дүүрэх хэрэгтэй. Амен. Бахан зүйлд анхудаа ирсэн ба, шинэ ирсэн ба, итгэдэг хүн ба, итгэдэг хүмүүс байна. Петрийг амлаж авч гисэн тийм бүгдээрээ юу вэ? Итгэдэггүй хүмүүс байсан. Тэр хүмүүс энэ үгийг сонсоод итгэсэн. Амен. Тэр учраас Библи ойлгомжгүй гэж танад битгий. Би надад миний класс биш байна. Надад ойлгомжгүй. Би надад юу сүнс гэж би тэгж адилхан юм ярьсан. Монголоор. Энэ үг юу вэ? Та ариун сүнсээр дүүрээрэй. Ариун сүнс байна. Одоо бид нартай хамт байна. Бурхан энэ ариун сүнсийг хэний төлөө явуулсан? Таны төлөө явуулсан. Онцгой хэдэн хүмүүсийн төлөө өгсөн юм биш. Эцсийн өдөр би юу гэж хэлсэн бэ? Би өөрийн бүх ард түмний дээр тийм ээ? Бүх ард түмний дээр эмэгтэй эрэгтэй бүх боолгуудынхаа дээр ариун сүнсийг зуртах болно гэж хэлсэн. Тийм учраас дахиад би та бүхэндээ хэлье. Бурхан надад бас танд үнэхээр хайртай учраас зэдвээ тэмрээ харин ариун сүнсээр дүүрээ. Амен. Ариун сүнсээр дүүрээ. Энэ ямар учиртай үг вэ? Хамгийн сайн зүйлээр эзэн намайг дүүрэхийг хүсэж байна. Энэ дэлхийн хогшраа миний амьдралыг сүрүүлж, миний амьдралыг бузарлах, намайг сүрэл рүү чиглүүлж, намайг бүлж, намайг тийм ээ устгах тэр зүйлсээр өөрийгөө дүүргэх биш, хүлэх биш, чиглүүлэх удирдуулах биш. Бурхны гайхамшигтай тэр ариун сүнсээр танаа дүүргдэг гэж. Эзэн хайр дотор бид нарт өнөөдөр тушааж байна. Өнөөдөр таны амьдралыг дүүргэж байгаа энэ дэлхийн бузар булаа замуудаас бид нар татгалзах цаг нь ирсэн. Амен. Өнөөдөр таны амьдралыг дүүргэж байгаа энэ дэлхийн хог навш тооцогдох. Таны амьдралыг самуурал сүрэл бүрх энэ бүх бузар муу зүйлсүүдээс бид нар татгалзах цаг нь ирсэн. Амен. Та зөвшөөрөл таны амьдралын чигээр явсаар бол цаг хугацаа таныг хүлээхгүй. Та хамгийн том хохирогч нь болно. Эзэн таны хайрын дотор юу гэсэн бэ? Чи аврагдахын тулд, чи бүрэн бүтэн амьдрахын тулд, чи энэ дэлхийд гүн шиг сайхан амьдраад мөнхийн улсыг өвлөхийн тулд яах хэрэгтэй? Ариун сүнсээр дүүрээ. Тийм учраас өнөөдөр миний хийх ёстой, таны хийх ёстой зүйл юу вэ гэхээр өнөөдөр хүртэл намайг дүүргэж байсан, намайг чиглүүлж байсан, намайг удирдах байсан, намайг бүрж байсан энэ дэлхийн бузар муу бүх зүйлүүдээс тэр бузар замуудаас бид нар татгалзах ёстой. Энэ бол таны гаргах шийдвэр юм аа. Амен. Бурхан эзэн таныг iPhone болоо, смартфон болоо гэж хэлсэн ч гэсэн тэр шийдвэр хинээс гарах вэ? Танаас гарна.
хийж байгаа бузар мөн бүх үйлдэлүүдэд зогсоо гэж хэлсэн ч гэсэн энэ шийдвэр үү? Энэ хийх зүйл үү? Миний хийх зүйл үү? Бид нар хинээс заалгахгүй миний үс чанар, миний хүн чанар ямар байх ёстойг надад хэлдэг. Би буруу байна уу, үгүй байна уу намайг хатгадаг. Тэгвэл би тэр дуунд яах хэрэгтэй? Дуулууртай байх хэрэгтэй. Тийм учраас би өнөөдөр юу хэлсэн бэ гэхээр тэр бузар булаа замуудаас бид нар татгалзаж, намайг дүүргэж байна. Тэдгээр бузар муу зүйлсийг сэтгэлээсээ гаргаж хаях цаг болсон. Бүх хүмүүс ингэж амьдардаг, нийгэм ингэж амьдардаг, энэ дэлхий өөрчлөгдсөн учраас бид нар ингэж амьдарч байна гэж бид нар өөрсдийгөө булцааруулах хэрэггүй. Бид нар ийм жихэн тааламжтай бузар мөнгөний үгийг сайн сонсдог боловч намайг аврахын тулд хэлж байгаа шудраг үнэ хатуу бурхны үгийг яадаг вэ? Жихэн бөглөх талтай байдаг. Тэгээд учраас эзний тушаалын дагуу бид нар өнөөдөр юу шийдэж гарах вэ? Тийм ээ. Би ариун сүнсээр дүрнэ гэж та өөртөө хэлэхгүй юу? Амен. Би бурхны ариун сүнсээр би дүрнэ гэж хэлэхгүй юу? Яагаад тэр ариун сүнс хэний төлөө ирсэн бэ? Таны төлөө ирсэн. Таны бүрэн бүтэн болгож, таныг заснахын тулд, таныг эдгэхийн тулд, таныг аврахын тулд, тань туслахын тулд тэр ирсэн юм аа. Амен. Үлс номын 3:38 дээр Петр өөрийнхөө өмнө цуглаад яг та нартай адилхан Бурхны үгийг сонсож байгаа тэр олон хүмүүс юу гэж хэлсэн бэ? Номлолынхаа дараа тэр олон хүмүүс бид нар одоо яах вэ гэж асуув. Тэгвэл бид нар одоо яах вэ? Та нар өөртөө ийм байсан гэж тийм. Та нар ийм зүйл Бурхны өмнө хийсэн гэж Петрийг ярьсан тэр сургаалыг сонссон хүмүүс Петрээс асуусан. Одоо бид нар яах вэ? Сэтгэлийг хатгсан учраас өнөөдрөөс эхлээд бузар муу бүх зүйлсээ татгалзаж та нарыг өөрөөс энэ дэлхийд бузар муу бүх зүйлсээ гаргаж хаяа гэж. Тэр Бурхны биднэрт амласан тэр бэлэг юу вэ? Ариун сүнс. Тэр ариун сүнсний бэлэг нь хэнийх вэ? Бурхнаар дуудагдсан бүх хүмүүсийн байгаа. Бибшил бол миний доктор байгаа эдгээр бузар муу бүх зүйлсээ гаргаж хаяж би өөрийгөө хоослон цэвэрлэхийг хэлж байна. Есүсийг дагжсан дагалдагч нар Есүс тэнгэрт өргөдөх тэр үед нэг үг сонссон. Есүс юу гэж хэлсэн? Та нар Иерусалимыг орхихгүйгээр удахгүй тийм ээ? Эцгийн та нарт амласан тэр зүйлийг хүлээн авахлаа энд хүлээгээрэй. Иерусалим бүх орхоо. Нөгөө хэдэн дагалдагч нар Маркийн дээд өрөөнд ороод бүгдээ хамтдаа хэдэн өдрийн турш хамт залбирсан маа. Бид нар юу хийж залбирсан юм шиг вэ? Гимсэн. Энэ цуглаа залбирч байгаа хүмүүсийн дээлэг нь яасан бэ гэхээр Есүсийг заармаа цоглогдох үед бүгдээрээ зуртагаа ярьсан хүмүүс. Таран таригдсан хүмүүстэй. Амар гой 3 жил дарааж явж байсан нь Есүсийг яг баригдаад анаа алт үед нь яасан бүгдээрээ өнгө зуртагаа ярьсан. Тэгэхээр та энэ ямар амар юм бэ? Би байсан бол тэхгүй дээ гэж бодож магадгүй тийм. Бид авчихсан бид нар бол аль хэзээний юу вэ? Есүсийг дагаж гисмэн цэцэрлэгч яваагүй тийм нойр үрээд явах амгаар та хэд залбирх юм тийм. Есүс та ганцаараа залбирч би хайрлаа байлаа. Бүр үзэгдэгчгүй. Тэгээ айгүй одоо нөгөө хэд чи Есүс баригдаад тийм. Одоо ингээ баригдаа ийм асуудал боллоо тийм. Асуудал боллоо хамт байсан дагалдагч нар ингээ зугтаагаад Петр ингээ 3 удаа уурлаа гэдгийг сонсох юм. Ашгүй дээ би тэнд очиагүй гэж магадгүй хүмүүс. Тэгээ энэ юу гэхэлээ бидний дүр зураг байна. Би өөртөө жижигхэн аргагүй таньс жижигхэн аргагүй хүн гэдэг юу вэ? Тийм өчөөхөн сул доороо гойнтаа урунтаа Петр л орсон юм биш үү? Хин орох. Бүгд адилхан. Миний дүр зураг байна. Тэгвэл энэ хүмүүс дээд өрөөнд тийм ээ эзний амарсан, Бурхны амарсан тэр ариун сүнсийг хүлээгээд авахгаа залбирч байхдаа юу гэж залбирсан болов? Бид нар гоё мөнгө гэсэн гэдэг гоо баяр өөртөө залбирсан уу? Бид нар залбирч байхдаа нулимсан дунд тийм гимшил дунд өөрсдийнхөө урамтгай, өөрсдөө итгэлгүй, өөрсдийнхөө одоо бид нар ч хоорондоо дагалдагч нар ч бас их юм болсон тийм. Би нэгдүгээр чи хоёрдугаар чи гуравдугаар нь тоо гэж чи наашаа би цаашаа гэх чи илүү би дутуу гэх тэр дотор чи бас бидний дотор байдаг зам чамаар яг харагдаж байгаа. Би тэнцэлдэг байсан хүмүүс. Тэгвэл тэр үед бид
бас энэ зүйлийн талаар яасан бэ? Гимшиж залбирсан гэдэг нь Библиэр гараагүй ч гэсэн ойлгомжтой зүйл. Тийм учраас Бурхан биднийг чи ариун сүнсээр дүүрээ гэж тушаасан үед бид нар ариун сүнсийг хүлээж ариун сүнсээр дүүрхийн тулд надаас шаардж байгаа зүйл миний хийх ёстой зүйл юу гэхээр гимших юм аа. Өнөөдрийн хүртэл би Бурханы өмнө яаж амьдэрсэн? Би өөрөө зүрх сэтгэл дотор дүүргэсэн тэр бозор мөн бүх зүйлсийг улгайж тэр зүйлсээ би гаргаж аяхын төлөө эзнээс гуйж түүнээс тусламжлаар би залбирч. Үнэхээр ариун сүнсээр дүүрхийн төлөө би өссөн залбирах хэрэгтэй юм аа. Гимшигтэйгээр би залбирах хэрэгтэй юм аа. За тэгвэл хоёрдугаар нь миний гуугаад байгаа миний эзэн намайг чид ариун сүнсээр дүүрээ гэж хэлээд байгаа. Тэр ариун сүнс гэдэг маань хин юм бэ? Библиэр ариун сүнсийн тухай маш олон зүйлсүүдийн талаар ярьдаг гэсэн бидний ойлгож болох мэдэх ёстой ганцхан зүйлийг би та бүхэнд хэлье. Ариун сүнс гэж юм. Тэр бол Бурхан. Амен. Энэ ерөөсөө сонсож мөрөөдөд зүйдэнд ороогүй юм болж байгаа биз? Та одоо юу авах гээд байгаагаа мэдэж байна уу? Юугаар дүүрэх гээд байгаагаа мэдэж байна уу? Амар жимшиг, гайхамшигтай жимшиг. Хүний тийм ээ бодол багтах зүйл үү? Хүний бодол багтах зүйл үү? Байж болох уу? Та Бурханыг авах гээд байгаа юм биш үү? Бурхан өөрийн ариун сүнсээр биднийг дүүргэж, биднийг яахыг хүсэж байгаа гэхлээр бидний анх бүтээсэн өөрийнхөө тэр төгс дүр төрхийг юу вэ? Сэргээхийг хүсэж байна. Библийн эцэг номондээр Бурхан юу гэж хэлсэн бэ? Эрэгтэй эмэгтэй хүний Бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээж бидний хамаг амин амьсгалыг үлээж бидний амьд оршихуй болгосон гэж хэлсэн тийм ээ. Харин бид нар өөрийнхөө дуулуургүй байдлаас олж гин нүгэлд унснаас олж Бурханы дүр төрхийг яасан алдсан. Ариун сүнс бидэнд эрэхтэй юу өгөхийг хүсэж байгаа юм бэ? Есүс Христтэй адилхан. Есүс Христтэй адилхан буюу Бурханы бидний дотор анх бүтээсэн тэр дүр төрхийг тэр төгс байдлыг дахин сэргээж бий болгохыг хүсэж байна. Амен. Тийм учраас Матай номон дээр юу гэж хэлсэн бэ? Тэнгэрт эзэгч төгс байдлын адил та нар ч гэсэн төгс бай гэсэн тэр тушаал ариун сүнсээр буюу би эсний хүлээн авч ээж миний амьдрал бий болно. Амен. Есүс гээд 10 жил, 20 жил ариун сүнсээр дүүрэн амьдарч байгаа хүмүүс хинтээ адилхан харагдах вэ? Бурхантай адилхан харагдана. Цуглаанд яваа 3 сар 6 сар болж байгаа хүн ч гэсэн дарахнаа өөрчлөгдөө. Бид нөх хүүхэд төрсний дараа ингэж хардаг ш. Автаа ажиллах юм уу? Өдөр өнгөрөхлөөр ажиллах юм уу? Үгүй энэ өнөөдөр имээ болчихлоо гэлээ. Нэг өдөр имээ бол нэг өдөр өвөө болоод ерөөс гондоохгүй гэж өөрчлөгдөв гэдэг. Үүнтэй адилхан бид нар Есүс Христэд итгэсэн хүмүүс ариун сүнсээр дүүрсний дараа Бурхан намайг анх бүтээсэн тийм төгс дүр төрх яг бидний дотроос сэргийж эхэлдэг. Бүтээгж эхэлдэг. Бид нар шин бүтээл болж өөрчлөгдөж эхэлдэг. Тийм учраас хүмүүс итгэдээр олон жил үнэхээр ариун сүнсээр дүүр амьдарсан хүмүүсийн амьдрал бидний зан чанар, бидний үйлдэл бүхэл зүйл яадаг. Есүс Христийг дуурай өөрчлөгдөө. Энэ бол Бурханы хамгийн гол биднийг аварч биднийг өөртөө дуудсан зорилго юм байна. Есүс яг гэж бид нар итгэдэг юм бэ? Аврагдахын тулд. Аврагдаад бид нар Есүс Христтэй адилхан Бурханы дүр төрхөөр дахин шинээр бүтээгдэн өөрчлөхийн тулд тэгжээж бид нар яг Бурхан надад тань зориулсан мөнхийн улсыг өвлөж авч Бурханы хаанчлал орохын тулд юм аа. Амен. Бурхан надад бүх эрх чөлөө өгсөн. Энэ дэлхий дээр байгаа бүх зүйл миний амьдралын төлөө, миний төлөө Бурхан өгсөн. Таныг үнэхээр хасж байгаа л та эрүүл, бүх зүйлээр хангалуун, үнэхээр сайн амьдраасаа гэж Бурхан өсдөг нь үнэн. Гэхдээ хамгийн гол хүсдэг зүйл нь юу вэ? Та хурдан аврагдаж, хурдан ариун сүнсээр дүүрхийг хүсэж байна. Тэгжээж бидний амьдрал яа асуудалгүй яа болно. Та ариун сүнсээр дүүрж ээж өөрийн таны дотор орох уу? Орохгүй гэсэн үг. Хамгаалалтна гэсэн үг. Тэгэхээр Библиэлд бид түрүү ярьсан дээр ариун сүнс хэмбэр гэдгийг бид хаашны үгээр хэлээ. Тэр бол Бурхан юм аа. Тэр Бурханы ариун сүнсийг хүлээж авч яаж бид Бурханы дүр төрхөөр тийм ээ өөрчлөгдөн өгөхөөс биш. Миний гин нүгэлтээ сул дорой сүнсээр би өөрийгөө Бурхан шиг болгож чадах уу? Бурханы дүр төрхийг сэргээж чадах уу? Би Есүс Христтэй адилхан гинхүү амьдарч чадах уу? Боломжгүй юм аа.
Тэгэхээр бусад шашнаас хамгийн гол ялгаа юу вэ? Бусад шашин биднэрт юу гэж зааж өгдөг вэ? Тэгж болохгүй, ингэж болохгүй, та ингэж амьдраа, тэгж амьдраа гэдэг ч гэсэн хүн тэрийг өөрийгөө хүчээр бүгд биелүүлж чадах. Нүгэлтэй хүний дотроос тэр бүх зүйлийг сахиж чадахгүй ч гарахгүй. Тэгэхээр Есүс Христ итгэсэн хүмүүс яах вэ? Ариун сүнсний тусламжтай, ариун сүнсний хүчээр бид нар тэр бүх гэмнүглийг даван ялж бид нар эзэн яаж амьдарсантай адилхан ариун гэмгүй амьдралаар амьдрах боломжтой болт юм аа. Энэ бол Христ итгэлийн хамгийн том юу вэ? Ялгаа. Тэр хүмүүсийг юу гэж хэлдэг вэ? Бурхны ариун хүмүүс гэж нэрлэдэг. Амен. Бурхны ариун хүмүүс гэж нэрлэдэг. Ариун сүнсийг авсан тэр хүмүүсийг Бурхны ариун хүмүүс гэж хэлдэг. Тэр олон хүмүүс ариун сүнсийг Бурхан гэж итгэхийг хичээдэг ч гэсэн ямар хандлага байдаг вэ гэхээр эцэг Бурхан бол Бурхан. Хүү Есүс бол юу вэ? Хүү. Эцэг Бурхан бол эцэг, хүү Есүс бол хүү. Ариун сүнс хаашаа очих вэ? Туслагч. Үүчлэгч. Бүгд доош яваад үзвэл Бурхангаа яриад авчин энэ яасан бэ? Ингэж болохгүй. Бидний итгэдэг Бурхан юу вэ? Нэг Бурхан бөгөөд эцэг, хүү, ариун сүнсний гуруулаар оршигсан нэгдмэл байдал дотор оршдог нэг Бурхан гэж бид ярьдаг тийм ээ. Итгэдэг. Энийг бид янз бүрийн онолоор тайлбарлах гэсэн чинь өнөөдөр төгс тайлбарласан хүн хасч байхгүй. Энийг төгс тайлбарлах юм бол юу болох вэ? Гайхамшиг болохгүй. Солонгосоор юу гэж яддаг? Гаж урсан боيو? Идан болчихно. Яг л бид нар Бурхныг Библи илэрхийлснээр ярих нөхөөс биш тийм ээ? Хараагүй тэр аимшигтай гайхамшигтай Бурхныг бид нар хүний оюун ухаанаар тайлбарлаад зэгцлээ тавьчих юм бол юу болох вэ? Боломжгүй юм. Харин Библи бид юу гэж амласан бэ гэхээр тэр нэгэн өдөр Бурхан таныг гүйц тав тэмдэгтэй мэддэгтэй адилхан та түүнийг нүдэрээ харах тэр өдөр бүхнийг ойлгох болно гэсэн. Тийм учраас Библи биднэрт аль хэмжээнд илэрхийлсэн бай тэр хэмжээнд бид нар Бурханы талаар итгэж ойлгож хүлээж авах нь зөв юм аа. Тэр ариун сүнсийг бид нар юу гэж итгэх хэрэгтэй вэ гэхээр ариун сүнс бол Бурхан юм аа гэдгийг бид нар Библийн хэлсний дагуу итгэх ёстой. Тийм ч учраас Паул юу гэж хэлсэн бэ гэхээр Бурханы ариун сүнсийг та нар бүх ондоо гэж хэлсэн юм. Эфес номдэр хоош унших юм бол ариун сүнс Бурханы ариун сүнсийг бүх ондоо. Яагаад? Зорилтын өдрийн төлөө та нар түүгээр хамгаалуулсан юм шүү. Бид нар Бурханы ариун сүнсийг аваад Бурханы хүмүүс, Бурханы ариун хүмүүс гэдээ яасан бэ? Хамгаалуулсан. Бурханы хэдгээр бид нар хамгаалуулсан. Одоо тэгвэл Бурхан өөрөө хүмүүсийг олж авахд маш амархан байна. Гараа өргөл яах вэ? Би Бурханы хатаж гараа өргөөд байдаг тийм тамгүй хүмүүс байвал яах вэ? Тийм учраас эзэн юу гэж ариун сүнсээр түүрээрээ. Зорилтын өдөр бид нар тийм ээ? Зорилтын өдөр түүгээр бид нар хамгаалуулсан юм шүү гэж. Есүс бас Матай номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүүсийн аливаа нүгэл нь уучлах юм тийм ээ? Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлах юм. Харин сүнсийг доромжлох нь үл уучлах юм аа. Хүний хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана. Хүний хүү гэж хэлж байгаа. Есүсийн эсрэг хэлдэг үг болон уучлагдаж магадгүй уучлагдаж болно. Харин ариун сүнсний эсрэг хэлсэн хинч энэ ба эх үед уучлагдана. Тэгэхээр Есүс ариун сүнсийг юу гэж байна? Маш их тийм ээ хүндэтгэж, маш их үнэлж, маш их тийм ээ өндөрт өргөж байгаа юм. Есүс юу гэж хүний хүүг доромжилсан хүн уучлагдаж байна. Харин ариун сүнсийг доромжилсан хүн яах вэ? Энэ үед болон эх үед ч гэсэн уучлагдах. Шин бүтээл болгон бүтээхийн тулд бид нар ариун сүнсийг хүлээж авсан. Энэ дэлхийн мэдлэг, энэ дэлхийн сүнсээр бид нар захируулах биш. Бурхны сүнсээр захируулж байж, Бурхны сүнсээр дүүрч байж, түүний хүч чадлаар өдөртөөлж байж бидний дотор бүтээсэн Бурхны төр төрхийг бид нар дахин сэргээх болно. Би ерөөсөө унаад байна. Би одоо гин хийгээд байна. Би ерөөсөө миний бахбайд хэвээрээ байна гэж бодож байвал юу гэж харах хэрэгтэй. Би ариун сүнсээр дүүрсэн үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байна уу үгүй. Би түүний хүч чадлаар өдөртөөлж байна уу үгүй гэдгийг харах хэрэгтэй. Бурхан өөрийнхөө хүмүүсийн дээр ариун сүнсийг зовхон асган өгнө гэж амласан.
Тэгэхээр нэг өсөндөө бурхан бидний дунд бидний дотор бид нартай хамт байна гэдэг тэр амлах ариун сүнсийн газар ирсэн. Тэр өдрөөс бүгд биелэгдсэн юм аа. Гучин гэрэн дээр гэсэн хэлсэн ба. Би тэдний бурхан бол би тэдний дунд хамт байх болно. Тэгэхээр Есүс Христ энэ дэлхий дээр үхлээс яаж дахин амьсны дараа Тэнгэрт өргөгдсөний дараа ариун сүнс. Есүс явсны дараа ариун сүнс ирсэн тийм ээ. Тэгээ Есүс юу гэж хэлсэн бэ? Би явж байгаа та нар бүх ондоо бүх санаа зовоо. Би та нарыг өнчин өгчөг орохгүй. Би та нарын төлөө ариун сүнсийг илгээх болно. Миний явах нь та нарт юу вэ? Ашигтай. Тэгээ Есүстэй хамт байвал бид нар гоё тийм ээ. Харин Есүс юу гэж хэлсэн бэ? Би явах нь та нарт ашигтай. Яг үгүй ариун сүнс та нартай хамт байна. Тэр та нарын дотор байж та нарт хүч чадлыг өгч та нарт туслах учраас тэр хамгийн сайн та нарын амьдралын тань туслах жаг учраас та нарт ашигтай юм аа. За. Тэгэхээр бид нар ингэж боддог хүмүүс ариун сүнсний баптизм, ариун сүнсээр дүүрэх, тийм ээ? Ариун сүнсний бэлэг авьяас янз янзын юм хүмүүс сонссон байдаг. Гэхдээ ариун сүнсний баптизм буюу ариун сүнсийг хүлээж авна гэдэг нь нэг удаа, амьдрал нэг удаа тохиолдсон юм ээ. Харин ариун сүнсээр дүүрэх нь яг нь насан турш. Ариун сүнсээр дүүрэн амьдрах хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байна уу, дүүрэн биш байна уу? Яаж мэдэх вэ? Ариун сүнсээр дүүрнэ гэдэг үгийг өөр талаар тайлбарлаж хэлэх юм бол ариун сүнсээр өдөртөж амьдрахыг ариун сүнсээр дүүрэн амьдралаа гэж хэлдэг. За бүгдээ дөрөв архины тухай ярьжсэн чинь архин согтоосон уу яах вэ? Архиндаа яах вэ? Захируулдаг тийм өдөртөөснө. Ариун сүнсээр дүүрэн хүн яа гэсэн үг вэ? Ариун сүнс өдөртөөж захируулна. Тэр ариун сүнсээр өдөртөөж захируулж байгаа хүн ямар хүн бэ? Ариун сүнсээр дүүрэн хүн байна. Ариун сүнс юу руу бид нарыг өдөртөх вэ? Ариун сүнс юу руу бид нарыг чиглүүлэх вэ? Уучлал. Хайр. Бохны тухайн үнэн мэдлэг рүү, тийм ээ? Илэрхийлэл рүү, эв нэгдэл рүү, дуулууртай байдал руу, таруу байдал руу. Библийн үгийн дагуу, ариун сүнс Библийн үгийн дагуу, Бохны үгийн дагуу бид нарыг удирдах чиглүүлдэг. Тийм учраас бид нар яг Библийн мэдчихэж Бохон ариун сүнс намайг хаашаа удирдах байгаа яг мэдэх болно. Залбирдаг байх. Залбирчээж ариун сүнс намайг юу руу удирдах чиглүүлж байна гэдгийг тэгжээж би ариун сүнсээр дүүрэн амьдрах болно. Ариун сүнсээр дүүрэн амьдрах хүмүүс Бурхны хүүхдүүд гэж нэрлэдэг. Яагаад гэвэл бид нар Бурхны сүнсээр удирдах учраас юм аа. Би Бурхны хүүхд гэж яриад байгаа мөртөө өөрөө биегээ яваад байл яах вэ? Тэр бол зөвхөн махан биеэрээ удирдах байгаа хүмүүсээ гэж хэлсэн тийм ээ. За нэг гайхалтай зүйлийг бүгдээрээ ишлийг хамт уншия заа. Энэ ишлийг хамт уншия. Анаа 1-р Коринтын 2-р бүлгийн 10-аас 12 дугаар ишлийг гаргаж өгөхгүй. Зарим хүмүүс ингэж ярьдаг. Би залбирч чаддгүй. Би Библийг уншаасаа ойлгохгүй. Цуглаан дээрээ юусаа ойлгохгүй. Номлол сайн ойлгохгүй. Тэгээд юу ч ойлгохгүй. Одоо юу ч ойлгоогүй. Ойлгосон юм цэрэндээ орон гарна тийм ээ. Нэг ерөөсөө нэг зэгцгүй нэг биш байна. Шалтгаан нь юу вэ? Өнөөдөр энэ ишлээс хамтдаа уншсаа. 1-р Коринт 12 бүлэг 1-р Коринтын 2-р. За 1-р Коринтын 2-р бүлгээс 10-аас 12-д хамт уншъя. Танаар ариун сүнсийг хүлээж аваарай, ариун сүнсээр дүүрээрэй. Тэгвэл таны амьдрал гайхамшигтай зүйл болох болно. Тэрний илчлэл нь юм гэхээр энэ ишлэл байна. За 2-р бүлгийн 10-аас 12-д хамт уншъя. За хамт унших бүгдээ. Урай.
зүйл ойлгосон уу? Ариун сүнсний тусламжтайгаар биднэрт Бурхан биднэрт үнгүү өгсөн юуг ойлгох гэсэн бэ? Бурхан биднэрт үнгүү өгсөн тэр нууцуудыг ойлгох болно. Тэр сүнслэг хүн яах вэ? Бурханы яриад байгаа тэр сүнслэг бүхэл зүйлүүдийг, Библийн яриад байгаа тэр бүхэл зүйлсүүдийг яах вэ? Ойлгож харах болно гэдэг. Амен. Есүстэй уулзсан хүмүүс ингээд харсан хараагүй сохоргүй гэдэг баахан тийм яриа болохгүй юу? Нэг сохор байжгаад мэдэн нэгдээд юу гэж хэлсэн бэ гэхээр би өөртөө сохор байснаа мэднэ, харин миний нүд тэр хүнээс гэдгийг би мэднэ гэж ярьсан байхгүй. Есүс тэгсэн чинь тэр үед Есүсийг буруутгасан тэр юудэчүүдэд юу гэж хэлсэн бэ? Удирдагч нарт юу гэж хэлсэн бэ гэхээр та нар хардаг байсан бол сайн сүн. Тэгвэл бид нар сохор юм уу гэх тээ. Бас нэг боо юм болно шүү дээ. Тэгээ Есүс юуны тухай яриад байна вэ гэхээр энэ үгийг яриад байгаа. Өнөөдөр цуглаанд орж ирээд шууд харсан хүмүүс байгаа. Тэр хүмүүс ямар хүмүүс вэ? Ерөөтэй. Амен. Би харахын тулд надад юу хэрэгтэй вэ? Ариун сүнс туслах болно. Ариун сүнс танд туслах боломжийг та ариун сүнс танд харуулахыг хүсэж байна. Ариун сүнс танд ойлгуулахыг хүсэж байна. Ариун сүнс энд одоо хүн болгоныг ялахгүйгээр туслах гад энэ бидний туслагч болоход амар завгүй ажил хийж байна. Харин бид нар түүнд юу өгөх хэрэгтэй? Боломжийг өгөх хэрэгтэй. Наач тэггүй байхгүй гэж суугаад байвал ариун сүнс туслах уу? Тийм байж болох юм байж тэгээд ариун сүнстэй яах вэ? Ариун сүнс зай тавьж өгөх боломж өгөх хэрэгтэй. Эзэн намайг гимшгээд байна шүү дээ. Би гимшээ гэж боломж өгөх хэрэгтэй. Сонссон үг болгондоо та юу өгөх хэрэгтэй? Ариун сүнс таны дотор ажил хийгээд та боломж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгжээж таны амьдралд юу вэ? Гайхамшигтай зүйл юу вэ? Тэр бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр ариун сүнсээр удирдуулах буюу ариун сүнсэнд дуулах буюу ариун сүнсээр дүүрхийг хэлж байна. Зөвхөн итгэсэн хүмүүсийн дээр ариун сүнс ажиллах юм биш. Ариун сүнс өнөөдөр бид нарыг аврахын тулд эзний тухай зөв мэдлэггүй хүмүүсийн төлөө ажиллаа хийж байна. Тэгвэл үнэхээр та чуулган дотор орж ирсэн бол таны сэтгэл дотор юу вэ? Энэ үгийн төлөө орон зай гаргаж тийм байж болох юм байна. Гэдэг сэтгэлийг нээж өгөх хэрэгтэй. Хаад болох бүх хаалыг давхар хаагаад байнаас мэдгүй. Ингээд суугаад байвал яах вэ? Маш их тийм цаг алдаж хохирол авах болно. Тийм байж болох юм. Нэр. Амен. Итгэдэг хүмүүс ч гэсэн анаа ч сонсцсон сургаал гэдэг ингээд сурцдаг хүмүүс байдаг тийм. Хаалт болохгүй гараа хаагаад ингээд сурчихлаа. Тэгвэл өөрийг бодоод за одоо яаж төлөвлөгөөтэй юу бяцлах вэ? Өөрийг бяцлаад. Харин сүнс маш зам өнөөдөр таны төлөө миний төлөө ажилласаар байна. Тийм учраас ариун сүнсийг бид нар хүлээж авч ариун сүнсээр дүүржээж өнөөдөр Бурханы гайхамшигтай тэр зүйлсийг бидний амьдралд бий болох болно. Таны амьдралыг таны зүрх сэтгэлийг дүүргэж байгаа энэ дэлхийд бузар бүх зүйлсүүдийг та өөрсдөө зайлуулах болтугай. Төгсгөлт нь ариун сүнсээр дүүрсэн хүмүүсийн дотор гардаг тэр гайхамшигтай ялгаа бүдээр 3 зүйлийг ярив. Тэр зүйл өнөөдрийн ишлэлээр хэлсэн байна. Нэг нь юу байсан бэ гэхээр 5 дугаар бүлгийн 19-д байгаа. Дуулал магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж эзэн тандыг зүрхэндээ дуулж айдуу зохио. 20 дээр Бурхан ба эцэг бүхний төлөө бидний эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархлаа өргөө. 21 Христэс эмээн нэг нь нөгөөдөө захирагдаа. Амен. Энэ бол юу вэ? Ариун сүнсээр дүүрэн хүмүүсийн амьдралаас гардаг шинж чанар юм аа. Нэгдүгээрт нь тэр хүн юугаар дүүрсэн бэ? Магтаалаар дүүрсэн. Ариун сүнсээр дүүрэн хүн юу вэ? Бурхан тандан үргэлж яах вэ? Магтаалаар дүүрдэг. Зүрхэндээ Бурхан хандсан магтаалаар дүүрэн байдаг. Та ариун сүнсээр дүүрэн байна уу? Таны амнаас магтаал, таны сүнснээс Бурхан хандсан магтаал бэлхэн дүүрэн байх болно. Таны зүрхсэл ариун сүнсээр дүүрэн бэлхэн байна уу? Өдөртөөлж байна уу? Бас нэгэн ялгаа нь юу вэ? Та ямар ч нөхцөл бүх юмны төлөө Бурхан талархлаар дүүрэх болно. Та хин нэг гомдлохгүй хин нэг буруутахгүй та унахгүй яах вэ? Та ямар ч
Амен. Төгсөлт нь ариун сүнсээр дүүрэн хүн, өдөртөөлдөг хүн ямар хүн бэ? Маш даванхан дуулууртай хүн. 21-р эшлэлээр юу вэ? Би биендээ захиралтай. Өнөөдөр эзэн бид нарыг дүүргэсэн дэлхийн бузар мөн бүх зүйлсүүдийг зайлуулан гимшил дотор тийм ээ. Бүгдээрээ гаргаад эзний гайхамшигтай ариун сүнсээр дүүргэтүүн гэж тушаасан. Тэр тушаал бидний дуулууртай зүрхсэл дотор амьдралц чинь биелэх холбоо хэмээн өрөөж байна. Эзэн тандаа талархаж байна. Өнөөдөр бид нар төгсөн гайхамшигтай үгийн төлөө талархаж байна. Ариун сүнс эзэн минь таны тэр зөөлөн тэр шигнэ. Таны гайхамшигтай агуулсурж авсантай тэр ажил. Үнэхээр тэр агуу байдлууд өнөөдөр энэ үгийг сонссон бүх хүмүүсийн амьдрал дээр зүрхсэлтэй, сүнсэндээ биелэх холбоо. Эзэн минь бид нар таны амьдралд уйлж танаар дүүрч танаар өдөртөө чиглүүлдэг тусаж өгөөч. Өнөөдрийг хүртэл бидний зүрхсэл бидний амьдралыг дүүргэсэн эмхлийн хог нам шиг бидний гүйцэлсэн бозор мөн бүх зүйлсээс бид нар татгалзсан тэр зүйлсийг гарган хайж таны өгөх чадлаар бид нар өөрчлөлтөнд шинжилдэг. Бурхан миний дотор анхудаа бүтээсэн тэр гайхамшигт төрхийг тэр төгс байдлыг бид нар сэргээж шивтэй болгоход тусаж өгөөч. Эзэн Есүс Христосийн нэрээр залбирanгуйж байна. Амен.